Сайн мэнд үзэгчтэй Монголын ерөн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс нөхцөл байдлын учир шалтгааныг нь олж дүгнэх эрхийг учир нь цагаан тахал нэртэй хад тамхи гэх энэ зүйл дэлхийн 265 сая хүнийг нөмрөөд байна. Ямар нэгэн байдлаар тайлбар хэлж байр сууриа аль нэгэн хэвлэлээр одоо хүртэл илэрхийлээгүй байгаа. Тусгайлан бэлдсэн сурвалжлага эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу? Монголын ерөн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс хойд тэлийн хамгийн том бомб болох Алтан булгийн бомб дээрээс удаах сурвалжлагаа бэлтгэж байна. Тэгэхээр дэлхийд дээр 1 сая 100 мянган гайлчид тухай бур улс орондоо юу оруулах уу, юу оруулахгүй байх вэ гэдгийг шийдэж байдгийн байна. Үүний 1100 Монголд ажилтгаа. Буйныг гаргахгүй, бузрыг оруулахгүй гэсэн урайтай гайлчид маань үнэхээр энэ урайтайгаа нийцэж ажиллаж чадаж байна уу эсхийг энэ удаагийн сурвалжлагаараа бэлтгэлээ хүлээн авна уу. Гайлчид авилагчид мөн бишийг ялгахын тулд Алтан булгийн хөлийн бомбоор ачаатай орж ирсэн машиныг хоосон гэж бүртгэсэн 2 тохиолдлыг задлан шинжилье. Ачаатай машиныг хоосон гэж бүртгэхийг эсвэл ачааны хэмжээ хязгаарыг бууруулж авах татварыг нэмгэлхийг машин өшөглөх гэж албан бусаар нэрийддэг юм байна. Тиймээс хууль зөрчиж, авилга авч, татвар бууруулж, машин оруулж ирсэн гэхийг цаашид гайлчдын хэллэгээр машин өшөглөх гэж товчлох болно. Аж ахуй нэг жиргэн байгуулгал одоо хүнсийг импортлж болно. Ард иргэд бол болохгүй гэсэн. Ерөөсөө саяхан болсон процесс бол одоо компани энэ хүнсийг зөгийн балыг бол оруулж ирээгүй. Ард иргэд зорчигч маань хүнсний тухай хуулийг нэлээд ноцтой зөрчиөд оруулж ирээл сатуулагдсан ийм л процесс болсон байна. Алтан булгийн хөлийн бомбд өдөрт орох гарахтайгаа нийлээд дунджаар 500-аас 700 машин, 1000-аас 1500 хүн зорчдог их хөлийн газар. Орос цаашлаад Европын орон руу гарч тэндээсээ Монгол руу орж ирж байгаа хүмүүс машин тэрэг хормой хотондоо юу эс зөөж тээж явах вэ? Хэн юу авч гарах, юуг оруулж ирэхийг хяна улсад оногдох хувь ав гэж гайлын газар, хөлийн мэргэжлийн хяналт, хил хамгаалах алба, гадаадын иргэн хариатын газар гэсэн үндсэн 4 газрыг энд ажилуулдаг. Онцлог нь зарим нэг албаны, зарим нэг ажилчид ажлаа ашиг сонирхлын зөрчилдөө хийгээд байгаа юм. Хамгийн сүүлийн жишээ нь Оросын албаны улсаас 4 портер зөгийн балыг хоосон гэж бүртгэж хил давуулахыг шахсан үйлдэлэнэ. 4-ийн 4 машин дүүрэн ачаатай явж байхад яаж шалгаж харахаараа хоосон гэсэн тамгад арчихдаг байна. Энэ бол цэвэр авилга хээл ахуулын асуудал. Гайлчид авилагчин гэдэг нь нотлогдлоо гэд хашгирч болохоор. Гэхдээ ингэж зарлан тунхаглахаас урьдчилж газар дээр нь очиод хөлийн мэргэжлийн хяналтын байцаагчдаас бусад оролцсон гэх бүх хүмүүстэй уулзаж ярилцаж үзлээ. Анх юу яхта тэр 4 машины жолооч бол үндсэндээ худал одоо өөрийнхөө одоо тээврийн хэрэгслийн тухай ачаатай ачаагүй тухайгаа бол гайлын байцаагчд бол худал мэдээлсэн байгаа юм л та. 2014 оны 2 дугаар сарын 15 Сэлэнгийн гайлчдын хувьд хар гэж хэлж болох үед өдөр байлаа. Хойд хилээс араасаа цувралцсан 4 портер машин энэ үед орж ирсэн юм. Хойд хаалга дээр сууж байсан Бат жаргал байцаагч ачаатай юу гэж асуухад дөрвүүл ачаагүй гэж орсон байна. Угаасаа энэ байцаагч гарч шалгах ёсгүй, ачаатай эсхийг нь амаар асууж бүртгээд гаргана гэж Сэлэнгийн гайлынхан үйл ажиллагааны чигүүргээ тайлбарласан. Харин гайлын ерөнхий газрын хуулийн хэлцээний дарга арай өөрөөр тайлбарлаж байна. Хойд хаалган дээр зогсож байгаа, тухайн өдөр зогсож байгаа байцаагчийн эрх үүрэг нь юу юм бэ? Ажлынх нь горим процесс нь юу юм бэ? Ер нь Сэлэнгийн гайлын удирдлагуудын тайлбарлаж байгаагаар бол яг ажил хаахын үед ачаал ихсдэг. За тийм учраас нэгэнтээ одоо төвд нь 104-т орж ирээд шалгана. Наан нь одоо 20 дугаар төрөнд орсон 20 дугаар тогтоолын дагуу мэргэжлийн хяналтын байгууллага шалгана. Учраас тэр болгоныг бид нар одоо тэр хойд хаалган дээр сууж байгаа бүртгэж байгаа байцаагч бол гарч үзэх боломж байгаагүй.
Ер нь бол ороод иших ачаал заримдаа ачаал нэмэгддэг гэж байгаа. Тийм нөхцөлд бид нар өөрсдийн амар мэдүүлснийг үндэслэл тэмдэглээ дараа явуулсан гэж тайлбарлаж байгаа. Хамгийн ихний шалгах байцаагчид ачаагүй гэж хэлсэн болохоор пүүлэх шаардлага байгаагүй гэж хэлж байгаамаа. Нөгөө талаас угаасаа пүүн дээр гарч байсан байцаагч наран жаргал нь хотоос гэрийнх нь нэрсэнгээд ирж явсан гэж зарим гайлчид нь хэлээд байгаа юм. Ингээд хөлийн мэргэжлийн хяналтынхын шалгалтаа оруулж гэхдээ гарч бодит байдлыг үзээгүй ачааны машины жолооч нар л таны харж байгаа энэ цонхон дээр зогсоод байсан байгаамаа. Орой 18 цаг өнгөрч хил хааж ажил тарах болсон байсан болохоор хөлийн мэргэжлийн хяналтын дараа шалгах гайлын байцаагчид гэр рүүгээ яарч байсан гэдгээ хэлсэн. Уг нь ачаагүй машиныг шалгаад гаргах их амархан. Очоод машины амбарыг нээлээ, харлаа, юу ч байхгүй байлаа. Тамгаа дарлаа, гаргалаа гэсэн үйлдэл хийдэг. Гэтэл ачаагүй гэж бүртгэж оруулж ирсэн машинуудын жолооч нар хөлийн мэргэжлийн хяналт дээр нэг л нотой удаад байхаар нь гайлынх нь тэр үедээ хар авсан гэж хэлж байгаа юм. Тэгээд мэргэжлийн хяналтын дараа тухайн үед орох урсгал дээр зогсож байсан байцаагчид болох буян тогтох, жаргалан, саран жаргалнаар тус тусын шалгах ёстой машинуудыг шалгатал дотор нь 30 кг-ийн том савтай ачаа байхаар нь ачаатай байна шүү гэж ахлах байцаагч Өнөр Баяртаа хэлж саатуулжээ. Процесс ингэж л явагдсан гэх. Эцэлж гараагүй. Тэгэхээр ингээд явуулсан гэдэг юм яриад байгаа. Хэрэгцээ одоо таны бидний төрөний орж идэг хашааны хаалгаар машинтайгаа энэ гараад явцсан бол энийг гарцсан гэж тооцдог. Гайлын хяналтын бүсээс гайлын бүх хяналт бүрдүүлэлтийн ажил дуусаад гараа явжээ гэж. Гэтэл энэ бол тийм явдал болоогүй учраас энэ бол гайлын хяналтынхаа бүсэд ачаатай гэдэг нь илрээд тэгээд тэр нь хүнсний бүтээгдэхүүн байсан учраас хүнсний бүтээгдэхүүн мэргэжлийн хяналтын албанд нь өгөөд ингээд хуулийнхаа дагуу шийдэх гээд мэргэжлийн хяналтын албан дээр бол ямар хэмжээнд явж байгаагүй би бол хэлж мэдэхгүй байна. Та энийг хэрэгжил авах нэг бол хөлийн мэргэжлийн хяналтын албаас лавлах зүг байх. Гол нь гайлын кейс гэдэг програм байдаг юм байна. Тэр програм дээр нь энэ дөрвөн машиныг хоосон гэж бүртгээд хаасан байгаа юм. Гайлчид буруугүй байсан юм бол яах гэж энэ програм дээр хоосон гэж хааж байгаа юм бэ гэдэг асуултыг тавьбал техник бол техник, анх ачаагүй хоосон гэж бүртгүүлэх юм бол гайлын бүрдүүлэлт энэ төр шаардлагадахгүйгээр шууд хаагдчихдаг юм гэж тайлбарлах юм аа. Ямар ачаатай орж ирв гэдгээ бас манай гайлд бүртгэгдтэн. Тэр нь болохоор програмаар ингээд шууд хаалган дээр ингээд хяналтанд авдаг. Тэгээ өөрөөсөө програм дээр л хаачихар чинь тэр хаачдөө буруу тавьж таарчлаа гэж болохгүй шүү дээ эднэр. Тэгтээ харин зүгээр эднэр хаалтаа хийчээ за хоосон мөн явгээ гаргацсан бол энэ бол жинхэнэ гэмтэргийн үйлдэл болно. Санаатай ч байсан, санамсаргүйч байсан энэ бол алдаа болно. Зүгээр технологи заавар алдсан боловч өөрөөсөө гараа шалгасан бүх байцаагч нартай уулзсан, бас асуудал тодруулсан. Яг хяналтын бүсэд ир зогссон нас бол огт хөдлөөгүй. Гараад шалгангууд ачаатай байхаар нь уун чин болохоо ойлоо буруу үйлдэл хийсэн байна гэж саатуулаад уцаага шилжүүлсэн байна. Энүүгээр л эднэр өөрийнхөө тэр ямар нэгэн гэмтэргийн үйлдэлгүй гэж тэрийг одоо хамгаалах үндэслэл болж байгаа. Улсын хилээр орох хяналтын хуудас одоо нэрлэдгээр нарийн хуудас гэдэг хуудас энд байна. Тэгэхээр энэ хуудас дээр хэн тамгаа дарсан бэ гэдгийг нь бүрэн ихээр байгаа юм. Хөлийн шалган нэвтрүүлэх алба тэмдэглэгээ хийсэн байна. Мөн хөлийн мэргэжлийн ялдын алба хоосон гэсэн тэмдэглэгээ хийсэн байна. Гайлын улсын байцаагч хоосон гэсэн тэмдэглэгээ хийсэн байнамаа. Харин гайлын улсын ахлах байцаагчийн тамга тэмдэглэгээ нь харагдахгүй байгаа юм. Энэ хуудсыг яах гэж ашигладаг юм бэ гэж асуухаар тэр одоо гайлын хяналтын бүс дотор байгаа байгууллагууд хоорондоо одоо хилээ авцалдах гэж бол хийсэн. Тэрнээс шинэ хууль эрх зүйн актын өмнө ямар нэгэн байдлаар нотлох баримт болж чадахгүй хуудас юм а гэдгийг тайлбарыг хийгээд байгаа. Гэхдээ бид нар гайлын ерөнхий газрын тодорхой албан тушаалтнаас яг энэ хуудас үнэхээр тийм хууль эрх зүйн актын өмнө хүчинтэй байж чадах хуудас мөн үү гэдгийг тодруулсан юм а. Засгийн газрын 20 дугаар тогтоолоор гайлын хяналтын хил дээр байгаа хяналтын байгууллагуудын хоорондын хяналт тавих дарааллыг тогтоож өгсөн байдаг. Тэгээ энэ дээр тухайлбал хөлийн цэрэг өсөө дээрээс нь хөлийн мэргэжлийн хяналтын алба гайлын байгууллага энэ хэд хоорондоо ямар нэгэн одоо завсар гаргахгүй тулд өөрөлдвөл тэр тогтоолоор юу гэж авах хөлийн цэрэг шалгаад дараа нь хөлийн мэргэжлийн хяналтын алба шалгаад гайлын байгууллага шалгах хэрэгтэй. Хууль эрх зүйн актын өмнө баримт болж чадхаац цаас мөн үү? Гэхдээ нэгэнтээ гайлын газрын дарга нь өөрөө батлаад мөрдүүлж байгаа учраас одоогоор ямар ч хэсэг эднэр хэрэгжилж байгаа гэж ойлгож байгаа.
Ерөнхий газрын зүгээс нийтлэг тийм хэрэглэх бол тэр хооц биш. Ухаандаа бол манайх үзлээ. Одоо танайх үзээрэй гэж ам хэлээрээ хэлэх нь төвхтэй болохоор цаасан дээр тамгалж үзсэн гэдгээ нэг нэгэндээ хэлж байгаа нэг хэлбэр гих. Сэлэнгийн гайлынхан бол ингэж л тайлбарлсан. Хэлгээр нарийн хуудас гэж хэлдэг. Тэр нь зөвхөн одоо ачаад тийшээ орж ирэх тээврийн хэрэгсэл одоо татвар ногдсон байна уу гэдгийг хянах гэж бид гаргасан нэг тийм хуудас байдаг. Тэрэн дээр бол байцаагч тэмдэгээ дарчгаад нөгөө хүнийгээ дагуулад буцаад ачаагүй гэж хүн мэдүүлнэ. Мэдүүлэх нь бол одоо тэр иргэний эрх байдаг байхгүй юу? Тэрийг нь бид нар шалгаж үзэх нь бидний үүрэг байдаг. Тэгээд байцаагч гарч ирээд үзсэн чинь нөгөөх нь ачаатай байсан учраас тэгээд ахлагтай мэдэгдээд ингээд бүгдээрээ нэг зэрэг зогссон. Гайлынхан бол ачаатай гэдгийг нь бид мэдсэн гэж хэлээд байгаа. Тэгээд яагаад тэр нарийн хуудсан дээр нь тамгаа дарчихсан юм гэхээр үзэхээсээ өмнө эсвэл хойно нь тамга дарна гэсэн эрх зүйн зохицуулалт зааварчилгаа байхгүй гэж тайлбарлаж байна. Тухайн өдөр зөгийн бал ачсан машиныг хоосон гэж тамгаа дарсан байцаагчдын хоёр нь таны харж байгаа эдгээр байцаагчд юм. Саран жаргал гих энэ байцаагч гихтэл ажилд ороод сарч болоогүй байгаа шинэ хүн байгаа юм. Өөрөө яг тэр өдөр тэр Алтан булгийн бонд дээр хил дээр яг ямар ажил хийж ийсэн тэр дөрвөн машин юу болоод тэгээд хоосон гэж бүртгүүлээд гаргаж ийсэн. Тэр өдөр 2 сарын 15-нд би 104 бүрээ орох тал дээр ажиллаж байсан хувирын дагуу. Тэгээд дөрвөн машин яг хил хаах хоёр орж ирэл өөрсдөө ачаагүй гэл тэгж орж ирсэн. Тэгээд ачаатай байсан бид нар саатуулаад тийм л юм байсан мэрэгжлийн нэвтрүүлжүүлээ. Та нар тэр нөгөө нарийн утсан дээр нь тамгаа дарцсан гэдгээд байгаа шүү дээ. Тэгээ яагаад тэр тамгыг дарах болсон юм бэ? Тэр нарийн утсан дээр байгаа тамга чинь ерөөсөө бид нэр дараад шалах нь дарахгүй шалах нь тэгэл дараал нарийн утсаа бараал гараал ачаатай байсан байхгүй. Энэ ерөнхийдөө саяны нарийн хуудсан дээр тэмдэглэгээ дарсан энэ тухайд бол эдгээр яг тэр зааврынхаа өрлөл технологийн дарааллыг алдагдуулсан гэсэн үг. Энэс одоо тэр өмнөж дарсан болно, хойноч болно гэсэн тийм тэгжүүл тайлбарлаж бас болохгүй. Энэ талаар бол бид жижигтэн угаасаа яг дотоод хяналтынхаа хувьд эдгээр заавар журмаа мөрдүүлэх дээрээ дарааллын хувьд алдаа гаргасан гэдэг дээр нь бол бид энэ байцаагч нар буруутай. Ийм тохиолдол ер нь хэр гардгийг? Ийм тохиолдол ер нь байна. Нэг машинаас 15 саяын одоо авилгал авдаг гэсэн мэдээлэл гарсан байсан. Тэр бол ор мэдсэхгүй. Тийм барч авилгал аваагүй юу? Үгүй, барч авилгал аваагүй. Ахлах байцаагч Үнэр Баярын хэлж байгаагаар хөлийн мэргэжлийн хяналт дээр удаад байхаар нь хар авсан хүмүүс хоосон гэж тамгаа дарсныхаа дараа шалгасан нь гинэндээ юу эсвэл тохироо байсан уу гэдгийг яг одоо Сэлэнг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Гэхдээ Үнэр Баяр гэх ахлах байцаагч нь энд тамгаа дараагүй байдаг. Машинуудад хуваарлагдаж шалгасан байцаагчдын тамгал байгаа юм. Дөрвөн портер Дүгийн балны асуудлаар та энэ яг байсан уу? Тэр үед байсан. Яг юу болсон юм бэ? Тэр үед ч одоо ойноос Оросын талаас бол дөрвөн жижиг машин дээр юу тухайн үед анх молко гэж мэдүүлсэн. Зөгийн бал бол орж ирсэн. Оруулж ирээд энэ гайлын хяналтын бүснээс бол бид гаргаагүй. Өөрөөр хэлбэл тухайн үед бол гайлын хяналтын үйл ажиллагаа явагдаж байсан. Энэ аж ахуйн нэгж биш байсан учраас бид бол шууд хөлийн мэргэжлийн хяналтад бол энэ одоо эрх бүхий хүмүүс биш байна. Хүнсний зүйл эрх импортлох эрх хүмүүс биш байна гэдэг буцаагаад хөлийн мэргэжлийн хяналтад шилжүүлсэн ийм л юм болсон байна. Молкогоор хулдсан зөгийн бал ачсан дөрвөн машиныг хил нэвтрүүлэхийг завдсан ажилдаа хаянга хандсан гэх үндслээр хөлийн мэргэжлийн хяналтын 2 байцаагч арга хэмжээ авахулж нэг байцаагч ажлаасаа халагджээ. Хэн буруутай вэ гэсэн эцсийн дүгнэлт цагдаа сэргийлэхээс гаргаагүй байхад Сэлэнг аймгийн мэргэжлийн хяналтынхан тун шуурхай ажиллаж тэр байцаагч чинь яг ямар үйлдэл хийсэн болоод ажлаас нь халтчихж байгаа юм бэ гэдэг асуултыг тавих саналаа Сэлэнг аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга Үнэнбаатар орлогч дарга Ариун болд нарт удаа дараа тавилаа. Уулзаж тайлбарлахаас тэд бүрэн татгалзсан. Гол нь энэ хэрэг бүрдүүлэлтийн шатанд явж байгаа болохоор бид хэлэх боломжгүй гэх. Өөрсдийнх нь хэлснээр хэн буруутай нь тогтоогдоогүй байхад яаран сандран хүмүүсээ халчхаж байгаа нь нэг л сонин санагдсан. Засгийн газрын 20 дугаар тогтоол гэж байдгийг. Тэрний дараалалаар одоо энэ дээр ажиллаж байгаа энэ хил хяналтын байгууллагч яг дараалалаараа бас шалгаж штэ зүгээр одоо ингээ нэг машин тээврийн хэрэгсэл ороод ирлээ гэж чинь бол
аль байгууллагын эхэлж шалгах уу, орох талдаа, гарах талдаа гэдэг нь ч бас хоёр өөр дараалал өөртөө байдаг. Мөн дээр нь гайлын газрынхан танаа мэрэгжлийн хяналтаас олж бид нар асуудалд ороод байна. Та нар хинд яг ямар хариуцлага тооцсноо бичгээр бидэнд мэдэгд гэхэд энэ бол байгууллагын дотоод асуудал гэд тэр бичих сачгийг нь өгөөгүй байна. Тэгээд хил дээр сууж байгаа байцаагчдаас нь төрийн албаны хүнд суртал нэвт ханхлаастай муухар аргаар дээрээс нь яриулж байж мэрэгжлийн хяналтын лабораторид нь хураагдсан байгаа зөгийн балнуудыг нь харлаа. Үзэгчдээ яг одоо хураагдсан дөрвөн машины зөгийн бал харагдаж байна. Молкогоор өнгөлн далдалт хийгээд эдгээр бол зөгийн бал байсан гэж бол баталж хаад байгаа. Тэгээд сайн харуул дээгүүр нь молко, тэгээд доогуур нь зөгийн бал байна. Энэ дөрвөн машинд бол маш сайн сортын зөгийн балнууд байсан гэж байгаа юм. Зах зээл дээр хамгийн доотлын үнээр тооцоо хийгээд үзэхэд энэ дөрвөн машины 4.8 тонн зөгийн бал бол 480 сая төгрөг болох хэмжээний мөнгөн өртөгтэйгээр тооцогдож байгаамаа. 480 сая төгрөгийн өртөгтэй зөгийн балыг ямар баян нь оруулж ирдэг байна гэж та сонирхож байгаа байх. Холоос сэтгэхэд их гарын залхилагч, хувийн эрх ашигынхаа төлөөл бол Монгол хүний хүнсний аюулгүй байдлыг уландаа гიშгэж чадах этгээд байна даа гэж төсөөлөгдсөн. Гэтэл газар дээрээ байдал арай биш юм. Таны харж байгаа энэ дөрвөн эмэгтэй 480 сая төгрөгийн өртөгтэй зөгийн балны 8-ачид болж таарлаа. За үзэгчтэй хэргийн эзэн хингэргийн дохиур болсон хүмүүстэй уулзж байна гэж нэг талаар хэлж болохоор байгаамаа. Тэгээ юу болоод та бүгдийн портер машин гайл дээр очиод байрагдчих ба. Уг нь та нар хоосон гээд гайлын бүрдүүлэлт тийм одоо хаалгаад оруулж ирчихсэн юм байл шүү дээ. Яг хоосон гэж бид мэдүүлээгүй. Мэргэжлийн хяналтын газар үзүүлэлт зөвлөмж аваад хамаг тэмдэглээд харуулчаад гайлын байцаагч нар очсон. Гайлын байцаагч нар угаасаа хоолт уяа хоосон гэж асуугаагүй. Халууч нар өөрсдөө ирсэн. Тэгээд ачаа тавьсан хоосон гэсэн. Тэгээ гарч шалгасан. Тэгэхэд машинууд бага хэмжээний ачаатай байсан. Угаасаа талбайд тэд нар машиндаа үйлчлэгээ хийдэг. Тэр журмынхаа дагуу бидний нарийн толгоонуудыг бариад угаасаа бид нар чинь дөрвөн машин байсан. 3 гайлын байцаагчтай хориглогдсон. 3 гайлын байцаагч нь өшөө бид дөрвөдөө дахиад 7-8 машин байсан. Маргалж 10-аад машины гайлын одоо нарийн хуцыг бариад талбай дээр гараад угаасаа үйлчлэг хийсэн. Тэгээд тэрнийг ачаатай байгааг нь мэдээд шууд ахлах байцаагчтай мэдгдсэн. Ачаатай байна. Юу ингээл тэгэл дотгошоо орсон. Тэгээд ахлах байцаагчтай хэлсэн. Ийм л юм болсон. Гол нь дөрвөн эмэгтэйн ярьж хэлсэн, гайлын байцаагчдын ярьж хэлсэнтэй зөрөөд байгаамаа. Гэхдээ ямар ч бүтэлгүй мөрдөн байцаагч энэ дөрвөн портерчин эмэгтэй хоосон гэж бичүүлээд гайлын татвараас бултах тохироогоо хийх гэж байсныг ялгчхаж дөнгөх байх. 10-аад жил хилийн тээвэр хийж байгаа. Тэр дундаа эмэгтэйчүүд гарал үүслийн бичиггүй, хүнсний барааг тэнэг зоригтойгоор худлаа хийж хил рүү чирч орохгүй нь лав юмаа. Урдаас ярьж хэлсэн тохироотой л байсан байж таараа. Алтан булгийн гайлынхны өшгөлсөн гих дөрвөн портер энчээ зогсож байна. Тэгэд гайлын хяналтын байцаагч энчээс гарч ирээд шалгахад энэ дотор дүүрэн зөгийн бал байсан байгаамаа. Зөгийн балны чинь дээгүүр молко өтгөрүүлсэн сүгээд молко асгацсан байсан гэд баримт нь нээлээ л дээ. Яагаад тэгсэн? Тэрийг бол яагаагүй ш бид нар хийгээгүй шүү дээ тий. Бид нар бол мэдгүй ш тээвэрлэгч нар. Угаасаа юу тээвж авч байгаа юу тээвэрлж авахаа хянах хэрэгтэй юм шүү. Гэхдээ хянаж байгаа тэгээ зөгийн бал байгаа. Угаасаа анхнаасаа л зөгийн бал байгаа гэдгийг хэлсэн шүү дээ. Бид нар бол одоо наадлаасаа одоо хятадын бараа өрстөө зөөж гаргадаг юм аа. Одоо ихэнх төлөвтэй бол тийшээ л одоо хятадын бараа зөөврлж гаргаж л тэгж одоо хөлс хүч авдаг улсууд байхгүй. Тий. Тэрнээс биш одоо тийм одоо өдөр тутам бид нар тийм хүнсний зүйл оруулах, тийм одоо тээвэрлэх тийм одоо аз завшаан бол бид нарт өрдөөсөө олддоггүй. Тэр эдгээр бүгдээрээ өрх толгоосон эмэгтэйчүүд дандаа ардталтаа 3-4 хүүхэдтэй ингэж амьдардаг. Ер нь эдний ганц амьдралаа зогоох их үүсэр нь болдог. Ажилтгүй одоо ингээд янз бүрийн юмнаас олон ингээд өдөр болгон цагдаа дээр тэгэл иргэсэн газар тагнуул магнуул тэгээд ер нь явсан газараар л явж байна одоо. Бидний машин бол хоосон. Тэгэл хоосон машинаа одоо ингээд зогсоочоод аль нь ч мэдхгүй авч чадахгүй бид нар ингээд л байж байна. Эдгээр эмэгтэйчүүд өрх толгойлсон ихчүүд гинэ. Төр засгаас гуйхгүй. Өөрөөсөө ажлын байр гаргаад явж байхад дэмжихгүй юмаа гэхэд битгий саад болооч портруудыг маань өгөөд аль гэсэн шаардлагыг тавьж байна. Нэг талаасаа энэ эмэгтэйчүүдийн зовлон зөв. Нөгөө талаас тэд бидэнд өөрсдөө ч мэдхгүйгээр хоол гэд хор оруулж ирж өгөхийг хэн байг гэх юм бэ?
460 Оросын албаны улсын бараа бүтээгдэхүүний код. Энэ кодыг хараад бид чанартай Орос хүнс гэсэн ойлголтыг автоматар авдаг. Гэтэл Баттай ихт сурвалжаас авсан мэдээлэлээр Оросын албаны улс болоод Европын зарим улсаас ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний шашгыг засаж шинжилдэг бүлэг хүмүүс байдаг байх юм а. Тэдгээр хүмүүс хугацаанд дуусахад хэдхэн хоног үлдсэн бүтээгдэхүүний шашгыг нь өөрчилж засаж шинжилээд Монголын хэлээр нэвтрүүлдэг байх юм. Ингэж нэвтрүүлэхэд өгч байгаа тал, авч байгаа тал, нэвтрүүлж байгаа тал гурвуул оролцдог байх юм а. Энэ гурвлын комбинацийн үр дүнд хугацаанд дуусан бараа бүтээгдэхүүн Орос ориг хүнс гэсэн шашгатайгаар хүнсний дэлгүүрүүдээр ялангуяа супермаркетуудаар ихээхэн зарагддаг байх юм а. Бид нар тэр мөнгө төгрөгөөс хамаахгүй. Бид нар бол зөвхөн жолооч нар. Ердөөсөө Оросын хаагтаас ачаад одоо Монгол дээр гаргаад тэр том машинд юм шаашаа эзэн ямар машинаараа авч явах ёстой байсан. Тэр хүртэл бид нар 1000 өрөбөл гэдэг чинь 47-8 мянган төгрөгийн л ажил хийж явж байгаа жолооч нар өөр юу ч биш. Тээвэрлэгч байхгүй юу? Бид нар чи тэр компани имийг тээвэрлээд орж ирсэн хүмүүс шүү дээ. Эзэн харин тэр одоо биднийг орж ирсэн тохиолдолд бичиг баримтаа авч орж гэрээ контрактаа олуулсан тэр гэрээ контракт бүх одоо бичиг баримт юуны дагуу хуулийн дагуу бичиг баримттай тэр нь орж ирэх ёстой байсан байхгүй. Орж ирээгүй байхад яагаад орж? Тэр хүн нөгөө замд явсан байгаад утас нь холбогдохгүй тэгэл орж ирлээ гэхэд л утсаар яриараа л гэсэн. Энэ дөрвөн эмэгтэй үйлдэл бол зүгээр л жишээ. Алтан булгаар дүүрэн портерчин эмэгтэйчүүд байгаа. Байхын хэрээр Монгол хүний ходоод руу юу орж байна гэдэг асуудал хурцсаар тавигдаад байна. Тухайл 2013 оны 3 сарын 1-ээс эхэлж хэрэгжиж эхэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ өдрөөс хоошоогоо энэ эмэгтэйчүүд ердөөсөө гуйлга төлгийн аргаар зохицох байдлаар ингэж амьдралаа залгуулж байна гэж ойлгож болох уу? Ер нь бол яг би бол өөрөө 2013 оны 12 сард ирсэн. Тэрнээс хойш бол ер нь багаар. Гэхдээ эдгээр бол ийм их хэмжээгээр бол ер нь зөөдгөө. Ерөнхийдөө ганц 2 хайрцаг одоо ачсан маягаар бол ер нь орж ирдэг байсан. Сая бол нэг машин дээр 1 тонн орчим одоо зөгийн болвол ачигч орж ирсэн. Хувьхан хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэхгүй. Учир нь найдваргүй зүйл авсан байж мэднэ. Харин албан байгууллага оруулж ирж болно. Гэхдээ хүнснийхэн чанарт үнэмшсэний эцэст цаад авч байгаа байгууллагатайгаа гэрээ хийгээд буух эзэн буцах хаягтайгаар оруулж ир гэсэн заалт бол саяхан батлагдсан хүнсний хуулийн хамгийн том заалтаа. Энэ хууль гарснаас хойш портерчин эмэгтэйчүүдийн бизнес хумигдаж өдөр бүр хууль зөрчдөг зам руу оржээ. Чи хүний амьдрал биш үү? Гуйн штэ бид нар. Одоо энэ харалдаа нэг 5 ээлжигэр 3 ээлж бичээн байж штэ. Яах юм гээл нөгөөдүүл чи хураагаад авчих хэцүү. Ингээ гаргаж явуулчих хэцүү. Үнэхээр хэцүү байна. Нэрэ шүү. Тийм ээ. Гаргаж явуулчихар чин бас л нөгөө хууль дүрм гээл одоо нэг мэрэгжлийн хяналт нь гайлаа харж яадаг, гайл мэрэгжлийн хяналтаа харж яадаг хэцүү байна. Дандаа өгөөд гаргаад тах бас тэдэрт хэцүү. Бид нар чи хураалгачихгүй төлөө бас гуйн. Ингээл хин эндэл хэцүү байна энэ хууль бол нэрээ бас хэцүү байна. 10-15 мянган засны татварыг төлөх гэж бол бөөн уйлаа майлаа болдог байсан. Төлөхгүйгээл ингээл гуугаал говшаал эсвэл бид нарыг загнаал эсвэл орилж бахарч байгаа л тэгэл яг хөтэ бид ч гэсэн яг бодит амьдрал дээр бол мэдээж хүний амьдрал жоохон хэцүү байгаа. Бид нар зарим дээр нь яг 10,000 засны татвар аваад 15,000 засны татвар аваад ингээл гаргадаг байсан. Уг нь тэдэнд боломж бий. Бүгд нийлээд нэг компани байгуулад тэр компанийхаа нэр дээр асуудалгүй бичиг баримттай зүйл үзүүлж итгэл үнэмшлийн баталгаа өгч болно. Онцлог нь компани байгуулахад их мөнгө орно гэсэн шалтгаанаар бас гайл дээр татвар өндөр авна гэсэн болгоомжлолоор хууль зөрчиж хулгайн замаар ажиллаа хийх аргаасаа хальж чадахгүй байгаа юм. Үзэгчдээ бяцхан туршилт явуулъя. Молконы холцтой зөгийн бал. Зөгийн балаа хийхнээс нь дараа нь молкогоо ич. За молкогоо маш жоох нэг хийлээ. Тэгээ хутгаад амтлаад нэг үзье. Тиймч таатай амттай биш юм. Энэ хоёр бүтээгдэхүүн орц найрлагынхаа хувьд харшлахгүй байж болох ч тухайн 30 кг-аар савлсан зөгийн балыг яг яаж бидэнд хүргэж байгаа вэ гэдг нь асуудалтай юм а. 1 кг зөгийн бал дунджаар 10,000 төгрөгийн ханштай байгаа. 30 кг-аар савлсан бүтээгдэхүүнийг тэр аяар нь авна гэж байхгүй. Мэдээж жижиглэнгээр зарна. Жижиглэж зарахтаа ямар савнд хийхий. Тэр савн ариутгагдсан эсэх жижиглэхтэй мүү одоо энэ зөгийн бал дээр дахиад өөр зөгийн бал нэмэх эсхийг бол бид нар хянах боломжгүй юм а. Тэр хүнсний аюулгүй байдлын тухай хууль энэ дээр бол алдагдах нь гарцаагүй болоод байгаа юм.
Уг нь гайлын газрынхны мэдээлж байгаагаар цагдаа сэргийлэхийн байгууллагаас энэ асуудлыг хэрэг гэж зарлаагүй. Татвар төлөхгүйгээр монголчуудад эрүүл эсэх нь эргэлзээтэй хүнс өгөх гэж байсан үйлдэлийг саатуулсан энгийн өдөр тутмын ажиллагааны нэг л гэх. Харамсалтай нь дотор нь ажиллаж байгаад халагдсан бас бус хорлмаануудын үйл ажиллагааны үр дүнд энэ хэрэг хэвлэл мэдээллээр төгж өндрөө авсан гэх. Тэр үед 2 машин 69 гэдэг үү Орос машины сэлбэг шин орж ирсэн гэдгийг. Ингээ орж ирэхэд нь бол одоо мөн яг иймэрхүү юм шиг санагдаад байгаа юм л да. Одоо хүнд болвол. Тэгвэл тэр машинууд яасан гэвэл гараад яваад өгсөн. Одоо энэ гайлын хяналтын бүсээс гараад явчихгүй юу? Тэгээд тэр гараад явсан асуудлыг нь одоо цагдаа юм уу тагнуул юм уу манай энэ хууль цагуулга байгууллагууд тэрийг нь илрүүл зогсоогоод ингээд үзсэн чинь 4 сэлбэг байсан. Тэгээ энэ дээр бол гайлын байцаагчнаас тухайн үед ажиллаж исэн гайлын байцаагч арга хэмжээ бол юу гайлын ерөнхий газраас авсан юм байна. Тэр их хэмжээний сэлбэг гаргасан их хэмжээний татвараас одоо зайлуулах гэж оролцсон гэдгээр нь бол 2 байцаагчид хэрэг үүсгээд эрүү үүсгээд одоо Сэлэнгийн ангийн цагдаагийн газар шалгагдаж байгаа. Ийм асуудал гаргасан яг тухайн үед нь үнэхээр одоо бүр гайлын ерөнхий газраас хүмүүс ирсэн, ажлын хэсэг ирсэн, ажиллаж исэн. Тэр үед ийм явдал болсон. Тэгээд энийг бол тэр орны одоо ерөнхий газар мэдээд ийм зөрчил гаргасан байцаагч нар гээд одоо хуулийн дагуу тэр 2 хүнийг гайлын албанаас халсан байдгийг. Ажлаас халагдсан 2 байцаагч 72 сая төгрөгийн сэлбэг очсон машиныг хоосон гэж гаргах гэж байсан юм байна. Харин өнөө байцаагчд нь хилээр орж ирсэн хоосон машин Сэлэнгийн төвөөс сэлбэг ачаад хот гарч явсан бид хэлмэгдсэн гэж хэлж байгаа юм. Энэ хэргийг эхлээд тагнуул илрүүлж шалгажээ. Хоморгонд нь тэр өдөр хяналт тавьж ажиллаж байсан. Захиргаа хүний нөөцийн албаны дарга нь байцаагч болтлоо тушаал буурчээ. Ямар ч гэсэн миний одоо байх хугацаанд болсон асуудал байдаг. Тэгэхээр бид нар чинь яг хөтэ нөгөө бүх жижиг машиныг одоо би өнгөрсөн бодон ер нь жижиг машинуудыг бүгдийг үүсэх юм албагүй л дээ. Яагаад гэвэл нэгдүгээр би тухайн үед бас яг ингээ байцаагчийг хүндлэх ёстой бид нар албан үүргээ хийх ёстой улсуудаа бас ингээд харуул манаач юм шиг нэгэн талаараас ичгүүтэр штэ. Томилогдсон байцаагч нь хүртэл өөрөө мэдээгүй л байсан байдаг аахгүй юу? Тэрэн дээр маш хурдхан ороод гарцсан ийм юм байсан гэсэн. Би тэгээд яг өөрөө ирээ сүлжээнд ингэ дотор 18 цаг 06 байхаа баг. Одоо сүлжээн дээр тийм байсан санагдаж байна. Ороо хаагдсан. Тэгэхээр тэр чиндээс нэг 2-3 минутын явдал байдаг байхгүй юу? Тэгэхээр яаж утсан ч гэсэн хамгийн эхлээд артал дээр зорчигч ирээд тэр чинь нарийн хуцаар бүртгүүлэх хэрэгтэй. Өөрөө бүртгүүлэх хэрэгтэй. Дахиад орохтаа л штам дараалах хэрэгтэй. Дахиад байцаагч хамжуулах хэрэгтэй. Эргээд ахлах нь хаах хэрэгтэй. Дахиад өмнөх байцаагчгаар энэ бүр хамгийн хурдан явлаг ихтэнд бол дор хаяж 20 минутын асуудал багт. Энэ бол би гайхаж байгаа. Одоо ч гэсэн би энэний ярээс учрыг олохгүй байгаа. Гайлынхны 4 машины хэргийг өндрийг ахуулахад хүчин зүтгэл гаргасан 2 байцаагчийн нэг нь гайлын байгууллагад 20 жил ажиллахдаа 5 удаа халагдсан ч шүүхтэд эргээд ордог заншилтай байжээ. Байн халагдах болсон шалтгаан нь гутлаа ханзартал машин өшгөлдснөөс гэх. Өөрөө бол авилгын сүлжээ үүссэн газарт шудраг бие илүүдсэн гэж тайлбарлаж байгаамаа. Одоо ажиллаж байгаа байцаагчдыгаа машин өшгөлдгийг батлахын тулд сэтгүүлч миний утасны цэнгийг дуустал холбогдож өөрсдийнх нь талд 100% үйлчлэхгүй болохоор дарамтлсан мессеж хүртэл бичснийг та харж байна. Ганц л асуулт тавимаар санагдлаа. Гайлынхан чинь ийм ирээгээ алдсан ёс зүйн хүмүүс байдаг юм уу гэж. Үнэхээр одоо гайлын улсын байцаагч төрийн албан хаагч энэ зөрчилд өөрсдөө биеэр оролцсон байх юм бол хариуцлагыг маш их хатуу одоо авч байгаа. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд бол 16 хүн халагдсан байна. 76 хүн сахилгын шийтгэл авсан байгаа. Үлдгэл баг. Тийм учраас бол манай байцаагч нар өшөглөөд тэдний мэдж байгаагаар ингээд үгсээд хойвлдаад ингээд байгаа юм байхгүй. Яг одоо би ойлгож байгаагаар хэлэхэд бол яг өгсөн өшгөлсөн, үгсэж хойвлсан хүмүүс нь тэр хүмүүс өөрсдөө байсан юм а гэдгийг би хэлмээр байна. Гайлчдын хоорондын ховж үг сонзонгийн сэдэлтэй мэдээллийн хар урсгал уг нь та бидэнд хамаагүй. Гэвч гайлын байгууллагынхны үндсэн үүрэг бол улсад татвар бүрдүүлэх.
Энэ жил сэлэнгийн гайлал гэхэд 53 тэрбум төгрөгийн татвар цуглуулах ёстой. Энэ 53 тэрбумаар эмч багш нарын цалинг тавьж, барилга байшин барьж, нэг ёсондоо улсаа хөгжүүлнэ. Хэрвээ энэ мөнгө орж ирэхгүй бол энэ бүх бүтээн байгуулалтын ажил бол зогсон байдалд орно гэсэн үг юм а. Тийм учраас улсад бүрдүүлэх татварыг сэлэнгийн гайлынхнаас бүрэн авахын тулд авгаа өхнүүдийн хоорондын өс хонзонгийн сэдэлтэд хэрүүлэг ярьсандаа хүлцэл өчье. Хүнсний бараа бүтээгдэхүүний нэрлсэн үнийн 26.5% татварыг манай улс авдаг. Мөрөөрөө татвараа төлөөд гарсан бол 4.8 тонн зөгийн балаас дор хаяж 70 сая төгрөг улсад төвлөрөх байж. 72 сая төгрөгийн сэлбгээс бол 19 сая төгрөгийн татвар авах байлаа. Арвхан алхмын цаана байрлах яхтын хил дээр ачаатай гэж шалгагдсан машинууд 10 минутын дараа Монголын хилээр ачаагүй болж ороод байхаар албан ёсоор гардаг Орос Монголын статистик мэдээ тэрбумаар зөрүүтэй гардаг байх юм. Зөрүү тэрбумууд мэдээж татвар бууруулсан гайлчдын халаасанд ордог гэдг нь автоматар ойлгогдох ойлголт. Танай гайлын байцаагчд үнэхээр тийм тохиролцоон дээр суурилж ажиллаа хийдэг хүн байдаг юм уу? Найзаа тэгчих ингэж гэдэг тийм бол яриа бол байхгүй. Зүгээр янз бүрийн хардталт бол байдгүй бол байдаг. Гэхдээ магадгүй нийгэмд одоо хэвлэл мэдээлэл ч юм уу хардтал сэрдэлт байх эрх нь бол байгаа байх. Ясаа булаацалцсан нохой гэдэг шиг гайлчид юуг булаацалдаж хэрүүл зарга үүсгэх нэмэ. Ерөөсөө л мөнгөтэй холбоотой шиг. Тэд машин өшөглөж улсад өгөх татварыг хөнгөлснийхөө төлөөсөнд өөртөө их мөнгө олох боломж байдаг. Нэг машин өшөглөөд дунджаар 5 сая төгрөгийн бонус авдаг гэх. Тэрнээс өр хүүхэд гэр бүлээ хаян барин хин хил манаж суух гэж улаар нь зүтгэх билээ. Гайлчдын авилга авч байгаа үйлдэл нь онгой болтлоо цэцгэлэн хөгжсөн. Монголчууд ёжтой ард түмэн худлаа зүйл дээр онгой зохиож тэр нь өдийг хүртэл хүн инээлгэхгүй лав юм. За үзэгчдээ миний баруун гар талд том машин зогсож байна. Том компани гэрээгээр татвараа төлөөд хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг машин гэсэн үг. Харин энэ зүүн талд зогсож байгаа машин бол хувь хүмүүс татвараас бултаж зугтаж хууль бусаар хүнсний бүтээгдэхүүн зөөвөрлөдөг машин гэж хэлж болно. Зүгээр энгийн ойлголтыг аваад үзвэл энэ том машиныг бол гайлын байцаагч яагаад ч өшгөлж чадахгүй, харин энэ жижиг машиныг ямар нэгэн байдлаар өшгөж болдгийн жишээг 4.8 тонн зөгийн бол оруулж ирснээр харж болох юм а. Хүнсний тухай хууль 2013 оны 3 дугаар сарын 1-ээс эхэлж хэрэгжиж эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ хүнсний тухай хуулийг хэн зөрчиж байна гэхээр ийм жижигхэн машинаар бараа бүтээгдэхүүн тээвэрлэж орж ирж байгаа иргэд болоод зарим нэгэн гайлын байцаагчд гэж хэлж болох юм а. Алтан булгийн хилийн бомб. Европоос орж ирж байгаа ихэнх бараа бүтээгдэхүүн энэ хил гайлаар нэвтэрдэг. Бидний өндөр чанартай гэж сайшаадаг. Тэр хэмжээгээр илүү их үн төлж авдаг бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг энэ бомбын байцаагчид шалгаж оруулж ирдэг. Тэд шалгахгүй бол бид хугацаанд дууссан муу хүнс идэх магадлал өндөр. Тэдний хуулийг гуйл болгосон үйлдэл Монгол улсын үндэсний аюулгүй байдалд занл хийж байгааг ахин тэмдэглэе. Манай энэ алтан булгын бомбоор ер нь байнгын явдаг нэлээд олон 30-аас 40 аж ахуйн нэгжүүд бол байдаг. Энэ нэхвчлэн юу зөөдөг вэ гэхээр өндгийг зөөдөг. Одоо Innovation Akins гэдэг нэг компаниуд бол ер нь нэлээд зөөдөг. Ер нь бол маржингийн компаниуд бол нэлээд явдаг. Дээрээс нь бас хүнсний нэг зарим мас лентер гэсэн нэг ийм хідэн компаниуд л ерөнхийдөө голдуу хүнсний бараагаа татдаг. Эдгээр бол ерөөсөө угаасаа галын бүрдүүлэлтээ зохиж урмын дагуу хийгдэл татвараа бүрэн төлөөл Монгол улс руу нэвтэрч байгаа. Хэдэн оноос хойш та энд зогсож байна? 95 оноос хойш явж. 95 оноос хойш гэхээр энэ хил гайлын түүхийг бол бүрэн мэдэх юм биш үү? Ерөнхий зохион байгуулалт би нарийн мэднэ л дээ. Манай эндхийн зарим хүмүүсийн ярих нэ энэ бол олон хавар нэгэндээ гэдгийн жишээ гэж яриад ах юм. Тийм олон үйлдэл байдаг юм болоо. Яг нэг өгөхдөө одоо хүний амьдрал шүү дээ. Татвар төлөх юм бол одоо хойноос юм аваад гайлын татвар төлөөд орж ирээ Монголд юм зарах юм бол тэр хойноос бараа бүтээгдэхүүн аваад ямар ч үр дүн байхгүй ашиг. Тэр нь тээврийн зардал төр гайлын татвар төл. Тэг яг нь жишээл нэг 2 тонн гэх 1 тонн хасах ч юм уу. Тухайн тэр хүнтэйгээ зөвшөлдсөд уян хатан хандаад тиймэрхүү ажил болдсон юм шиг байлаа. Би бол яг нарийн мэдэхгүй. Би миний зүгээр харах ухаанаар тийм л юм шиг л. Алтан булгийн хилийн бомб бол зөвхөн жишээ. Замын үдийн хилийн бомб гэж хойд хилийн бомбоос 10 дахин илүү том, 10 дахин илүү ачаалтай бомб байна.
Голдуу чанар үнэртсэн дараа орж ирдэг гэх бомб дээр юу болдгийг үзүүлэхийг хичээлээ. Алтан булаг дээр ийм бодлоонтой байгаа юм чинь замын үүдээрч загмарсан юм орж ирдэг юм байна гэсэн ойлголт автоматар толгойтой нь бууж байгаа хаа. Гайлийн ерхий газрын дарга нь харин гайлчдаа хэр итгэдэг юм болоо. Би гайлчдаараа бас бахархдаг. Тэр хүнд нөхцөлд төр засгийн бодлогын дагуу тушаалаар амьдарч энэ засгийн төрийн одоо төсвийн орлогыг бүрдүүлж явдаг ийм сайхан ард түмэн байд юмаа гэдгийг бас хэлмээр байна. Монгол улсын хөлийг тойроод 22 хөлийн бомбт байдаг. Энэ хөлийн бомбт дээр ажиллаж байгаа гайлчин, мэрэгжлийн хяналтын байцаагчид яг юу хийж байгаа юм бэ гэдгийг үзүүлэхийг хичээлээ. Мэдээж энд бүх гайлчдыг хамруулж ойлгож болохгүй. Нэг үхрийн эвэр доргихоор 1000 үхрийн эвэр доргидгийн жишээг л харуулж байгаа хэрэг. Монголын эрен сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг үзүүлэлээ анхаарал тавьсанд баярлалаа. Монголын эрен сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс нөхцөл байдлын учир шалтгааныг нь олж дүгнэх эрхийг учир нь цагаан тахал нэртэй хад тамхи гэх энэ зүйл дэлхийн 265 сая хүнийг нөмрөөд байна. Ямар нэгэн байдлаар тайлбар хэлж байр сууриа аль нэгэн хэвлэлээр одоо хүртэл илэрхийлээгүй байгаа. Тусгайлан бэлдсэн сурвалжлага эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу?